ихнэ болосоо ээжин төрөд нагцнаарны онцгийн ихнэ болосоо ауин төрөд нагнаарны сатан төрөд гүдэрэ 산사는 여와라 산은 없음 더더더 산은 진짜가래 아베지는데 아치다 흑진 얼음이 알lık 우린 둔데 явдлын талаар одоо та бүхэндээ бас тайлбар хуулга ярий. За энэ Дунхар орлог Үнсгэмаа гэдэг хоёр хүний 8 хүүхэдтэй. Тэр 8 хүүхдээс гарсан хүүхдүүд, тэдний хүүхдүүдээс гарсан хүүхдүүд одоо бидний ажицаа 30 гээд бүх хүмүүс өнөөдөр үндсэндээ энэ 200 гаруй 300 шахуу хүмүүс байдаг. Хүүхдүүдтэйгээ ингээд хамгийн гол нь та бүхнийг ах トゥ угаа хооронд нь танилцуулах, үр хүүхдээ хооронд нь уулзуулах, учруулах, төрөл садангаа мэдээлцэх, ураг төрлөө ойлголцох ийм байдлаар зохион байгуулж байгаамаа. Улаанбаатар хотоос, Холоороос, Хөдөө сумаас, аймгийн төвөөс бүгдөө одоо ингээд цуглараад хүрэлцэн ирсэн та бүхэнд юуны өмнө одоо тэнгэрд байгаа аав ээжийнхээ өмнөөс баяр хүргье. За ингээд Вьетнам болохоор зэрэг хамгийн том нь бол Дашнам гэж хүн байгаа. Одоо энэ 93 настай өгшин. Тэрний дараачих нь Тэлэнгэд гээд Бурхны оронд явсан одоо хүүхдүүд нь бүгд энд ирсэн байна. Дараачих нь Дэлгэр гэж хүн байгаа. Тэдний 3 залуутай 3 хүүхэд нь энд ирээгүй байна. Тэрний дараачих нь Бурайд гээд Бурайдын хүүхдүүд бүгд ирсэн. Дараачих нь Янжин гэж байна. Должин амбаа гээд бас хүүхдүүд нь бүгд ирсэн байна. За Даштвагаад байгаа тэрний үр хүүхдүүд бүгд ирлээ. За хаширд нь манай үр хүүхэд гэрүүлээрээ бүгд хүрэлцэн ирсэн байна. За манай дүү Тунгалаг одоо хөрөгчүүдтэйгээ хүүхдүүдтэйгээ бүгдөөрөнтэй одоо хүрэлцэн ирлээ. За энэ асуудлыг зохион байгуулах асуудлыг хамгийн гол нь одоо Баава хажаа Тунгай бид рүү яриад ер нь одоо юуны өмнө бид энэ ах トゥ үр хүүхдүүдтэй хооронд нь танилцуулъя. Тэгэхгүй бол одоо ураг төрлөө мэдгээ байж байна. Би бол одоо үндсэндээ томчуудын танихаас биш одоо багшд хүүхдүүдийг бол ерөөсөө таних юм алгагүй шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ яах вэ гэхээр одоо энд хамгийн гол нь цуглараад үр хүүхдүүдэд танилцуулаад идэж уугаа тоглолт наадаад ингээд нэг хоромхон нэг өдрийн хагасыг өнгөрөх ийм завшаан даарч байгаамаа. За энэ дараа одоо юу хийх вэ гэхээр зэрэг хүн болгон одоо өөрсдийнхөө ингээд гэр бүлийнхээ хүмүүсийг одоо бүгдээрээ танилцуулна. За одоо манай Баава гэхэд одоо Баавгийн гэр бүл энэ хүн одоо хэдэн хүүхэдтэй нөхөр нь Гунгаа гэдэг хүн байсан. Ингээд бүгдээрээ ингээд аав ээжигээ танилцуулаад хүүхдүүдэд танилцуулаад дүүнрээ танилцуулна. Яг энэ журмаар одоо дараачих нь усууд гэр бүлээ юу яагаад бүгдээрээ танилцуулах юм аа. За би тэгэхээр одоо хамгийн гол нь би зөв одоо аав ээж хоёрыг танилцуулъя гэж бодож байна. Аав ээж хоёрыг танилцуулъя гэж бодож байна. За манай аав Дунхар орлоо гэдэг хүн уг одоо үндсэн гарал нь бол энэ Завхан аймгийн Завхан мандал сумын шухуу тим харьяаны хүн байсан юм шиг байлаа. Ерөнхий байдал нь. Тэр Дунхар орлоо гэдэг хүн 4 эмэгтэй 2 эрэгтэй зургуулаа байсан юм байлээ. 6 хүүхдээ хамгийн бага нь манай аав байсан байгаа юм. За манай аав болохоор зэрэг одоо ингээд 8 хүүхэдтэй уг нь 13 хүүхэд гартаас 8 нь одоо эмзрүү байж байгаа. За манай ээж болохоор зэрэг энэ манай Чандмансмын одоо зүүн талайн одоо
зүүн талаад одоо Тэмээ адуугаараа Баян нэртэй Мангалам гэдэг хүний тийм охин байжээ. За манай Болготой зэрэг дээр Дангар Сандан гэдэг хүний одоо отхон гүн байсан байгаа. За тэгэхээр тэр Сандан гэдэг хүн 1000 онтой Мяндсан дээлтэй Баян Дангар Сандан гэдэг тийм хүний хүүхэд байж. За ээж болохоор тэр Мангалам гэдэг хүний охин байж. Манай ээж болохоор 3 эрэгтэй 2 эмэгтэй тавуулаа юм байна лээ. За тэрнээс одоо дээш улсуудын бол одоо би та нарт яриад ингэхлээр та нарыг ойлгохчгүй сайн мэдчихгүй хамгийн гол нь одоо манай аавын ааваас л доош ингээд одоо тэрнээс үргэлжлээд нь доошоогоо уг түүхээ өөрсдөө мэддэг ойлгодог үр хүүхдүүдтэй одоо ойлгож явдаг. За хэн нэгэндээ одоо тусалдаг дэмждэг ийм сайхан одоо хамт олон ураг төрд байх ёстой. За тэгээд энэ дээр бол нэгэнд ингээ бичлэг ингээ хийж байгаа учраас бүх хүмүүсээ одоо юм бүгдээрээ сайхан гарна. Тэгэхээр бүгдээрээ хоорондоо яриа танилцуулаад, үр хүүхдээ танилцуулаад, гэр орноо танилцуулаад ийм үйл ажиллагаа явагдана. Миний хувьд бол одоо аав ээж ирээгээ танилцуулчлаа, 8 хүнийхээ нэрийг одоо дурдчлаа. Тэгэхээр хүүхдүүд нь бүгдээрээ ярих учраас тэр хэлүүлсмийг би ярихгүй. За ингээд бидний хамгийн одоо сайн сайхан явдал юу гэвэл хүүхдүүд минь эрүүл сарууд энг донг үндэс одоо үе мэддэг, ураг төрлөө мэддэг байх юм бол бидний одоо эрүүл сарууд явах хамгийн гол асуудал тэр байгаамаа. Одоо нэгдүгээр, хоёрдугаар бас нэг Монгол үндэснийхээ өв соёлыг хамгаалсан, үндэснийхээ овц сунраа өмссөн ийм сайхан байдлаар та бүгдээрээ ирсэн байна. Энүүнд нь бол одоо ашаахан баярлж байна. Ингээд одоо энд хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Ингээд үйл ажиллагаагаа нээлээ. За ингээд тэмцэн дараа нь хөтөлбөрүүд ингээд явагдана. За энэ хөтөлбөрийг одоо манай хүргэн чунга хэн 2 удирдах явуулна. Мега та 2 одоо удирдаад жаахан хөтөлбөр гаргаж хадаа эднийхтэй ярьж байгаа. Одоо юуг нь явуулах вэ ингээд энэгээ удирдаад яриад ингээд хийнэ. Тэгээд одоо энэ өвг төгсчүүдээс асуух, сурах, мэдхгүй юм байвал одоо биднээс асуугаад мэдээд ингээд лавлаад авах хэрэгтэй. За зарим улсууд нь бол хотоос гараад одоо ирж амжаагүй байна. Манай Цэн давж хотоос гарлаа гэсэн өнөө ярих байх. За манай дээлигийн хүүхдүүдээс Алтан цэцэг шуука 2 одоо ирж байгаа юм байна те. За иймэрхүү одоо байдалтай байгаа юм байна. Дээлигийн хүүхдүүдээс нөгөө инкэн Америкт байдаг надтай чат хийгээд ярьсан та бүхэнд бүгдэнд нь минь дамжуулаарэ намайг оролцсон гэж тооцоорой гэсэн шүү. За баярлалаа. алтан одод чи дөнгөж тарсан зэнэрний эвкийн дандан модод чи дэлгэрж найсан ачнарми саттан төрдөг үгээрээ сайн сайхан та нартай энэ өдрийн баярын мэндийг хүргье. Ингээд Дашнам баагийн өр хүүхдүүд асценээр энд хорон цугласан энэ баярын үйл ажиллагаанд оролцож байна. Ингээд хамгийн том одоо бид нэр долуулаа байсан одоо зургуулаас нэг нь бурхны оронд очив. Ингээд бид зургуулаа ирсэн асценерын дагуулад бид зургаа ирж зогсож байна. Хамгийн том тавгсрын игч урагшаа энэ дараагийнх нь продюсерын 2 дахь нь дараагийнх нь хүүгнээ залуучуудын хамгийн том нь хүүхэн жуучаа гэдэг бас ёсол хүнтэйгээр бас гач ирэн шүү та нараа гэдэг. Дараагийнх нь ягаан цэцэг бацгаа гадаад хөдөө малтаа учраас ирч чадсангүй тааваг дуушлаарэ. Дараагийнх нь долоонсрын ихнэр нь байгаа. За ихнэр нь өр хүүхдүүдэн дагаад бүгд ирсэн шүү. Цэнэр нь бүгд байгаа энэ дотор. Дараагийнх нь дараагийнх нь бэлгээ бат бэлэг. Нөхөр нь бас мал салтаа ажилтаа хийж чадаагүй таавагдаас уучлана зү. Дараагийнх нь ягаан цэцэг тэр залуутайгаа ярьсан ба урагшаа гараарай. За залуутайгаа ярьсан наа. Дараагийнх нь хөргөн гансх тонголог
гээ тавгаа ихнэр нь байгаа. Тэр тавгаа өгчин том охин байгаамаа ингээд. Дараагийн тавгаа өгчин охин чавдсан орлоо гэж охин байна. Тэрний залуу манай ганц охин одоо хоёр охин нэг нь ээжтэй нэг нь Улаанбаатарт байгаа. Тэгээ гурван охинтой одоо нэг нь нэрч хүүхдүүдэн дагуулад ирсэн байна. Ингээ бид зургуулан гэрээд тав хүүхдээ өөрснийгөө нондрыг тамхицуулаа. Тав чамбацгаараа хайртай нийгмийн төрүүлсэн хатми хатан урмууд минь хүүх нийгмийн ихрэлсэн хүнд тохтой хүсвэн армин сатан төрөд бүгдээ За сайн байна уу та? сайн байна уу. За өнөөдөр одоо ингээд Дунхур хорлоогийн үр хүүхэд ураг удмаа танилцах гад ингээд уулзалтанд ирсэн байна. Тэгээд Дунхур хорлоогийн 8 хүүхдийн 2 дахь Тэлэнгэд гэдэг хүний бас үр хүүхэд юм байна. Тэгээд Тэлэнгэд гэдэг хүнийг бол бас та нэг гоё сайн тайлбарлаад. За өнөөдөр энд хорон цугласан нийт одоо Дунхур хорлоо гэдэг хүний үр хүүхэд одоо ачтай 30-40 за энэ хүмүүсэд өнөөдрийн мэндийг өргөн дэвшүүлье. За ингээд Дунхур хорлоо гэдэг хүний 2 төхөө Тэлэнгэд гэж одоо хүний үр сад өнөөдөр биднээс Улаанбаатар хотоос энэхүү уулзалтанд оролцохоор зорин ирлээ. За Дунхур хорлоо гэдэг хүний 2 төхөө Тэлэнгэд нь 1939 онд Ховд аймгийн Чандман цомонд төрсөн байна. За ингээд улмаар одоо насанд хүрээ цэргийн аль байгаад ирээд Говьалтай аймгийн Халуун цомын яриад Цэгмэд гэдэг одоо хүнтэй гэр бүл болж энэ 2 хүний дундаас 9 хүүхэд мэндэлсэн байна. За Тэлэнгэд гэдэг хүн маань өөрөө Ховд аймгийн ус өвгөө удирдах газар усны буюу одоо усны аж ахуйн газарт жолоочоор анхны ажлын гараагаа эхэлсэн ийм одоо хүмүүсттэй. За улмаар Ховд аймгийн одоо эмнэлэг ийм жолооч, Говьалтай аймгийн 7 дугаар баазад тээврийн жолооч, за Ховд аймгийн 4 дугаар баазад одоо тээврийн жолоочоор ажиллаж байгаад ингээд өндөр нийт тэтгэвртэй гарсан. Ингээд тэтгэвртэй гарсны дараагаар 2005 онд бол одоо бурхны оронд заларсан ийм хүн байгаа. За эдний үр хүүхдүүд нь бол одоо хамгийн том хүүхэд нь Алтан цэцэг гэж Улаанбаатар хотод байна. Дараагийн хүүхэд Баттөргөн мөн Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байна. За тэрний дараагийн хүүхэд нь бол одоо манай гэр бүлийн хүн Ариун Жаргал гэж одоо бид одоо бас Улаанбаатарт биднээс амьдарч байна. За миний хувьд бол энэ Тэлэнгэд гэдэг хүний одоо 2 дахь өргөн Менцайхан гэдэг ийм хүн би өөрөө Говьалтай аймгийн Шаргал цомын харьяат ийм хүн байгаа. За Ховд аймагт бол одоо 20 орчим жил ажиллаж амьдарч байгаад ингээд Улаанбаатар хотод очиж одоо тэнд ажиллаж байна. За тэрний дараагийн хүүхэд нь бол Чулуун хүү гэдэг одоо энэ Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт одоо түрх тасагт ажиллаж байсан. Одоо бол Улаанбаатар хотод одоо бизнес эрхэлж байна. За тэрний дараагийн хүүхэд Төмөрбаатар энэ бол одоо олон улсын Улаанбаатар хотын олон улсын нисэгт ажиллаж байна. Тэрний дараагийн хүүхэд одоо Сүхбаатар нь бол одоо бас Улаанбаатар хотод амьдарч байна. За бага хүн Замбаг гэж байна. Энэ бол одоо Ховд аймгийн 1-р 10 жилд одоо насаараа багш хийж байгаа. Ийм одоо хүн байна. Тэрний дараагийн дүү нь бол одоо инх хамгаалан гэдэг Америк нэгдсэн улсад ажиллаж амьдардаг ийм хүмүүс байна. Тэр хамгийн бага одоо хүүхэд нь Хатанбаатар гэдэг Ховд аймгийн одоо бизнес эрхэлдэг. За ийм хүмүүс байна. За энэ хүний ур удам аж ахуйч нийлээд өнөөдрийн байдлаар 84 болч одоо өсч үржсэн байна. Тэгэхээр одоо энэ хүний хувьд бол одоо залуугаасаа тээврийн нэргний жолооч гэж. За Говьалтай аймгийн 7 дугаар баазад ажиллаж байхдаа маань Саятанбар гэдгийг одоо байгуул Саятанбар гэдэг ахлагчаар ажилласан. За Саятан жолооч гэдэг алдар цоллыг хүртэж байсан ийм одоо хүн намтар тогтоог хүн байгаа. Тэр үеийн хүмүүс ч одоо тэгэл нөгөө Саятан жолооч гэж алдрын даавал машины хаалганд ингээд тийм нэг баахан 5 шуудаа Саятан жолооч дээд Тэлэнгэд гэсэн том
шар таван хошуута тийм одоо том кабинта ийм бодлоо явдаг хүн байлаа. Тийм. За тэгээд яг хуу энэ тэлэн гэдэг чинь одоо манай Адамаавыг төр заскаас бол үнэлээд хөдөлмөрийн үнэлээд бас тодорхой хэмжээний шагнал урамшууллууд авсан өгсөн одоо ийм байдгаа. За ингээд энэ тонхор орлоо гэж хүний хоёр дахь эрэгтэйчүүдэд хамгийн том нь тэлэн гэж хүн байсан. За насаараа тээврийн байгууллагад ажилласан ийм хүн байгаа. Тэдний урсаад 9 хүүхдүүд байдаг. За хамгийн том алтан цэцэг энэ хотоос наашаа замдаа явж байгаа. За дараагийнх нь Батчуург гэд хөө ирж амжаагүй байна. Ар хангаад бас нэг совилд явж байгаа би хөвдүүлээд. За дараагийнх нь хэм бэлээ. Ариун жаргал. Тэгээ манай гэрийн хүн байгаа байна. Тэ. За манай өнөөдөр хотоос манай эхнэр Ариун жаргал би манай хоёр хүргэн гэр бүлтэйгээ ирсэн байгаа. За дараачих нь Чулуун хүү хотоос наашаа мөн замд явж байна. За тэрний дараагийнх нь Төмөрбаатар хотод бас ажилтаа байсан. За Замбаг маань одоо гадаадд Солонгост байгаа. За дараагийнх нь Сүхбаатар. За гэр бүлээр ингээ хотоос ирсэн байгаа. За дараагийнх нь за уршаа гарчих. За манай Сүхбаатар эхнэр 4 хүүхдийн хамт морлон ирсэн байна. За дараагийнх нь хэм байгаа вэ? Инхэ Америкт байгаа. За тэрний дараагийнх нь Хатанбаатар маань энэ нутаг усандаан Боораа сахад байж байгаа гэр бүлтэйгээ 3 хүүтэйгээ байна. За манай хата 4 хүүхэдтэй 2 охинтой. За 8 ач зээтэй. Ингээд өнөр өтгөн айд болсон байна. За манай том хөө Мөнхбатын дунд хөө гэрээ төлөөлж ирсэн байгаа. Ээж аав нь ажилтаа байгаа. За дараагийнх нь Золзаяа. Тэг одоо танилцуулна. Тий. Золзаяа манай охин бас манай хүргээрсэн замдаа хордлого аваад бас энд дотор мод хэвдэж байгаа. Гарч иж амжсангүй. Тий. За дараагийн манай хүргэн 50 найдан эхнэр одоо манай охин Оргил Заяа. За 3 хүүхэд. За 3 хүүхэдтэйгээ ингээд бас та бүхнийгээр танилцсагаж ингээд ирсэн байгаа. Анх удаа Ховд аймагт ирж байгаа манай хүргэн. За дараагийнх нь манай Майдер гэдэг хүү манай хамгийн бага хүү байгаа. Олон улсын эсэх буудалд эмчээр ажиллаж байгаа. Ажилтаа уучраас ирж амжаагүй. За манай Чукагийн охин Ариун Тунгалаг нөхөр Мөнх Баяр 4 хүүхдийнхээ хамт ингээд ирсэн байна. За өшөө үлдсэн хүн юм байна. Тийм 4 охинтой. За манай Сүхбагийн Балжин нэм Дашнэм гээд 2 ихэр хүүтэй. Тийм тэгээд өнөөдрийн энэ уулзалтыг зохион байгуулж байгаа одоо манай ах дүүнэр та бүхэндээ баярлалаа. Ингээ бас нэг бие биенээ үзээд хараад өр хүүхдүүд маань бас бие биентэй танилцаад бие биенээ мэддэг байвал бас их зүгээр. Тийм учраас биднээс өөр зориод 2 хүргнээ дагуулад ингээд ирсэн байгаа шүү. За ингээд та бүхэндээ бүгдээрэнд нь аж жаргал эрүүл сайн сайхан бүхнийг хүсье. Ерөн зүгээр ийм уулзалтыг бас уламжил болгоод явуулж ахын зүйтэй юм байна гэж бодож байна. За баярлалаа. Нэг нь хамгийн том нь Мягмар Сүрэнгээ дээр Америкт явдаг гэж би сонссон. Баг салон Америкт явд юм байсан.
тэр дунд залуу нь олон баяр гэдэг гайлын газар сэлэг дээр ажилладаг гэсэн холбоо өрсөн ажилтнууд өртөө болоод ирж чадаагүй. Ингээд товчгондоо тэдний 3 залуутай 3 залуух нь хичээг хөвгтэй тэр талаар мэдэхгүй. Хэрэг огт мэдэхгүй байна. Ингээд дараачих нь манай ураа дахин хөвгтүүд танилцуулнаа. Уулзалтанд оролцож байгаадаа бид нар баяртай байна. Тэгээд одоо Бурэди үр хөхтүүд одоо боломжоор бид нар ирсэн зарим нь яг үнэхээр ажилтаанууд нь ирж чадаагүй байгаа. Том ах Батилгэр том охин Хүргөө хоёрын Солонгост байгаа. Бага охин ажилдаа болоод ирээгүй зээ охин төлөөлөд ирсэн байгаа. Эмээ өвөө штайгаа. Дараагийнх нь манах Алтанболор том охин 3 үтэйгээ ирсэн. Хүргэн ажилдаа болоод амжаагүй. Дараа нь Болор Эрдэнэ ирсэн байгаа. Тий. Бэр охин хоёр арай жоохон няраа авчраас ирч чадаагүй. Тэгээд дараа нь одоо Болор цэцэг хүүтэйгээ ирсэн байгаа. Бага амар жаргалаас ажилдаа болоод амжиж ирээгүй. Очир бат алтан цэцэг хоёр. Хүүн ажилдаа болоод бас амжиж ирээгүй. Уг нь эрхийг аягүй хүссэн боловч. За ерөнхийдөө манайх нэг иймэрхүү байх шиг байна да тий. Энэ Болор цэцгийн хүүн энэ Алтанболорын 3 хүү ингээд жижигтэйгээ ирсэн аав ажилтай. За тэгээ бид хэд ингээд хэлээ. 13 төлөөллөө. Тий 13 төлөөллөө. Ах トゥ утэйгээ ингээд уулзаад ингэсэн чинь үнэхээр гоё байна. Сэтгэл маш их хөдлөж байна. Ийм гоё олуулаад илүү ийм гоё хүмүүс байлаа гэж бодчихоор гоё юм. Тэгээ үнэхээр сайхан байлаа. Тэгээ 2 өдөр сайхан байх юм байна. Баяртай байна. За. Энэ рүүгээ ярих байсан шүү дээ. Оо энийг би буруу руугаа ирсэн. Би чи буруу ихсэн юм шүү манайхаа. За сайн байцгаана уу ахын дүүстэй энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Одоо энэ сайхан ах дүүсийн уулзалтанд ирж байгаадаа маш их баяртай байна. За Дунхар хоолой гүнсгэмаа эмээ өвгийнхаа одоо миний чинь хитгэн вэ? 5 дахь Янжин гэдэг охиных нь үр сад ханижлан ингээ байна. Манай ээжийн одоо Янжин, аавын маань Должин, тэгээ хамгийн том эгч маань Цэцгмаа эгчинд байна. Цэцгмаа эгчийн маань одоо 5 хүүхэдтэй. 5 хүүхдийн хамгийн том нь Сэлэнгээ гэдэг. Сэлэнгээгийн одоо нөхөр нь Нямжуу, тэднийх 3 хүүхэдтэй. Нямжуу маань одоо хоёулаа амжиж ирж чадсангүй, хоёулаа тусдасайхаа ажилдаа амралтаа авч чадаагүй учраас ирж амжсангүй. За дараагийн хүүхэд нь мөнгө очир маань одоо бас ирж амжаагүй одоо ирэх бах. Тэгээ мөнгө очрын эхнэр нь төрсөн оюун дэлгэр тэднийх 4 хүүхэдтэй юм байлаа. За дараачих нь амар төвшин эхнэр нь Одон чимэг тэгээд ганц охинтой өсөх баяр гээд 4 дэх хүн байгаа. 4 дэх өсгөрийнх нь 2 охинтой эхнэр нь гарав. Тийм. За ингээд өнөр өтгөн юм сайхан айл байна. Хамгийн бага нь баяр цэцэг байна. Баяр цэцэг маань бас ажилдаа болоод ирж амжсангүй. Одоо ингээд манай цэцэг магчин гэрвэл иймэрхүү хүмүүс байна. За дараачих нь манай Батсөх ах одоо 2 дахь эгч Баясгалан цэцэг эгч маань байна. Одоо эднийх 3 хүүхэдтэй хамгийн том нь ундрах нөхөр нь Чимд гэдэг юм. Чимдээ. За тэднийх 3 охинтой тэр хэд маань бас ажилтаа болоод ирж амжсангүй. За 2 дахь хүн болохоор Түмэн насан одоо Улаанбаатар хотоос ажилтаа болоод ирж чадсангүй. Эхнэр нь одоо Оросын холбооны улсад одоо Онцлогын ихнэ болосоо Ауин төрөм авганарми
сатан төрөд бүгдээрээ сайн сайхан яваарай санан дурсан толгоон цаа энэ өдрийн мэнд хүргье. За өнөөдөр та нартайгаа уулзж байгаадаа үнэхээр их сэтгэл хөдлөж байна. Үнэхээр сайхан байна. Тэгээд одоо за бид бүхэн бол одоо энэ Дунхар орлоо гэдэг хүний үр удам, Даштава гэдэг хүний хүүхдүүд тэгээд энэ Даштава Буян Тогтог гэдэг хүмүүсээс үүдэлт нь үүссэн ингээд 5 хүүхэд байдаг. Тэгээ бид 5-аас бас өсөж үржээд бид нар одоо 23-аа болсон байдаг. Хөргөн бэрүүд нийлээд тэгээ үр хүүхдүүд нийлээд бид нар одоо ингээд 23-аа байдаг. Тэгээд бус нь бас ажилтаа төрөлтэй улсууд нь ирж амжсангүй. Тэгээд одоо би уугийн ахыг та нар бүгдээрээ мэдж байгаа бах. Тэгээд одоо миний том ах хотод нэг жоох ажилтаа явж байгаа. Нөгөө би харны тийм ээ. Тэгээд сая бас ирж амжсангүй. Тэгээд уугийн ах бас бид нартай бас сэтгэл зүрхээр одоо ч гэсэн хамт байгаа. Тэгээ бид нарыг бас байнга ярьж байгаараа гэж хэлсэн. Тэгээ сая хүртэл ярьсан. Тэгээд та бүхэнд бас минь дамжуулсан шүү. За тэгээд одоо ингээд уугийн ахыгаа төлөөлөөд би ингээд одоо мик өрөөд үг дамжуулж байна. Сайхан байна. За ингээд уугийн ахын алтан зөгц гэдэг. Алтан зөгц ахын минь гэр бүл ингээд 2 охинтой. Том охин нь хүнтэй одоо суугаагүй зүгээр сүү хадаг тавиад нэг одоо энэ жилээс хором найр ярилцж байна. Тэгээд одоо 2 охинтой 2 охиных нь том нь одоо 2 хүүхэд гаргасан. Уугийн ахих ингээд 5 ам бүлтэй. Үнэхээр сайхан өнөр өтгөн байлж байна. Тэгээд дараагийнх нь манайх байна. Одоо манайх 2 залуу 1 охинтой. Тэгээд том залуу минь одоо дээд сургуулаа төгсөөд мэрэгчлэрээ ажиллаж байгаа. Улаанбаатарт. Тэгээ манайх бас сая шинэ бэртэй болсон. Тэгээ охин хүү 2 маань одоохондоо хотод тусдаа амьдарч байна. Тэгээд одоо удахгүй бас гэр бүрхсүү хадаг гэж бас л нэг том ажил эхлэх юм шиг байгаамаа. За дараагийн охин маань бас нэг газар ажиллаж байгаа болохоор ирж амжсангүй. Тэгээ миний отхон хүү Долгоо, охин Мишель, том залуу Жавхлан. Тэгээд дараагийнх нь манай Цэнгэлийн гэр бүл байна. Цэнгэлийн гэр бүлээс Цэнгэл бас нэг миний ихнэр одоо энэ сувда уучлаарай. Тэгээд бид нар одоо бит хоёроос үүдэлтэй ингээд 3 сайхан хүүхэд манайх ингээд 5 ам бүлтэй энэ жил сая одоо ингээд нэг бэртэй болоод ингээд бүл нэмж байгаа. Тэгээд дараагийн дүү маань одоо энэ Должмоогоос үүдэлтэй одоо ингээд 3 сайхан залуу байна. Тэгээд одоо том залуу ирээдүү, дундх залуу одоо энэ тэнд гүүж явна. Одоо гараад ирнэ. Төгсөөгөөд тэгээд амраа байна. Манай Должмоо байна. Тэгээд манай дараагийнх нь манай Батцэнгэл сая хэлсэн. Тэгээ Батцэнгэл маань бас эрүүл мэндийн шаардлагаас болоод ирж амжсангүй. Уучлаарай. За одоо манай Анугийн гэр бүл ирсэн байна. Тэгээд манай Анугийн гэр бүл одоо Тэмүүжин гээд нэг бандтай. Одоо их сургууль сурж байгаа. Тэгээ оюутан. Тэгээд тэр сургуулийн нэрийг би бас сайн хэлж мэдэхгүй байна. Ээж нь хэлнэ. Манай Замбуу байна. Манай Замбуу бас найз залуутай болж байгаа. Тэгээд хамгийн сайхан мэдээ энэ байна. Тэгээд одоо дараагийнхаа хүмүүс ингээд мик дамжуулаад хүүхдүүдэд танилцуулаа явнаа. За би одоо Даштаа гэж хүний дээрээсээ 3 дахь доор 2 дүүтэй ингээд манай 5 хүүхэдтэй айлгаа. Тэгээд би Должмаа гэд 3 дахь охин нь Батцэнгэл гэж нөхөртөө ингээд 3 хүүхэдтэй. Манай том хүү 12 дугаар анги, ирээдүйн цогцлбарын 12 дугаар анги. Дунд хүү маань болохоор ирээдүйн цогцлбарын 10 дугаар анги. Энэ жил орох ангиудыг хэлж байгаа шүү. Энэ 105 дугаар сургууль, баг нь болохоор 105 дугаар сургуулийн 6 дугаар ангид орох юм. За ийм 3 хүү байгаа. За сайн байцгаана уу. Энэ
Ийм сайхан уулзалтаар дамжуулж ингээд олуулаад цуглаад ах дүүстэйгээ танилцаад олон жил болсон энэ ах дүүстэйгээ энэ олон жилийн дараа уулзаад тэгээд энэ хөөрхөн хүүхдүүдээ бас хооронд нь танилцуулж байгаадаа баяртай байна. За манай нөхөр бол Аню энэ сайхан залуу. Тэгээд энэ сайхан залуу намайг авч суугаад ийм сайхан хүүтэй болсон. Тэгээд миний хүү Монгол нэр нь Тэмүүжин. Энэ жил 2 дугаар курсээ төгсөөд одоо 3-т орно. Бээжингийн IT инженерийн мэрэгчлэр суралцж байгаа Бээжинд. За. Манай замб цэцэг. Манай. За. Нөгөө дүүгээ олж ирэхгээ явуучих шиг л да. За та бүхэндээ баярлалаа. Тэгээд одоо дараагийн айлнаас мик хүлээгээд авах шиг байна. Тэгээ манайх уул нэг дуу авъя гэж бодсон. Тэгээд амчих юм уу манайхаа? За. За уучлаарай нэг дуу авчи. Ирж хоёлаа. Тэгж гэнэ үү? За. За манай нөгөө дэлгэр төгсөө ирж байна. Тэгээ дундах манай Цэнгэлийн дундах залуу. За. Та бүхэндээ зориулаад нэг дуу авъя. За түрэн шүү. Гэхдээ би бас хольж удахж магадгүй та бүхэн бас дэмжиж эхлэхдээ юу вэ? Ямар сайхан хүмүүс ингэж эхэлдэг үү? Тэр чинь. Ямар сайхан хүмүүсийг бурхан надад илгээснийг ялгуун сарны доор үгээр хэлхийн аргагүй үгээр хэлхийн аргагүй Нажаварагет очдилхийг би хөнөө зоруулсан ямар сайхан хүмүүсийг бурхан надад илгээснийг ялгуун сарны доор үгээр хэлхийн аргагүй үгээр хэлхийн аргагүй. За баярлалаа. Цугларсан одоо ах トゥ төрөл төрөсөд аж зээ одоо авга нагц ах эгч дүүнэр төрөл төрөсөд та бүхэндээ одоо шин сэтгэлийн халан баяр хүргье. За ингээд миний бие хаширдэн тэр мянган хонтой мэдсэн дэлтэй данхар самдан гэдэг хүний хөөхөд дунхар орлогийн 7 хүүхэд нэ. За яагаад тэр данхар гэдэг нэрийг авсан юм гэхээр манай аав яа нэлээ ариг цогцолдог хүн байсан байгаа. Тэгээд нөгөө бизнесээ сууж яхад нь нэг нөхөр айлын нарийн дээр бизнесээд ингээд ормогоод өвчсөн дээр хүн сууж байсан нөгөө хусан багнаар яг толгоор руу зогсон чинь баг нь хугараа унтсан гин. Тэгээд энэ мөр охооч одоо хүн алах нөгөө хараа сууж байсан одоо тийм айхтар гавлаа ястай хүн байж. Тэгээд данкар гэдэг очтой болсон гэж. За ийм хүмүүсийн хүрсээд байгаа маа бид нар. За тэгэхээр би болохоор зэрэг бид нар одоо манай гэр бүлийн хүн одоо цэнт сүрэн том охин одоо мантах манай одоо том хөргөн эрдэнэлэг эднийх маань одоо 2 хүүхэдтэй том залуу буян талаа одоо булган суманд ажилдаа явж гин баг охин наран гэрэл одоо энэ зогсож байна. За дараачийн залуу Батэрдэнгээд өнөөдөр хойноо мор уралдах явуулсан Батэрдэн Батгэрэл 2 тэр 2 залуу маргааш ирнэ. За Сэндэвш маань хотод ажилдаа явж байгаад автобусаа тавьчаад өөрийнхөө машинаар авгаа хүүхдтэйгээ гарлаа гэсэн өнөө орой дамжиж ирэх маргааш бөөнөрөө ирнэ. Тэднийг бөөнөр нь ирэхлээр зэрэг дахин бөөнөрөө зураг даруулнаа бид нар. Товчхондоо одоо ерөнхий байдлыг нэгэ танилцуулчих. За баг хөргөн
гэрэлт одоо маань цэргийн ангид ажилладаг. Цэргийн ангийн нэгтлэн. За бага охин Амарзя хотод тэр цэргийн анги дээр ахлагчийн сургууль сурч байгаа одоо 9 сард төгсөөд тэгээ нэг дэшээ хуваарлагдах бараг нь авдаа ирэх байхаа гэж бодож байна. За одоох маань одоо ингээ 2 хүүхэдтэй том залуу нь одоо Алтан Бадрал гэж энэ байна. За дараачих нь охин энэ Алтан Сондор гэж энэ гарна гоцгонж байгаа шарах хүн байна. Ингээд бид хүн одоо ингээд дэлгээрээ ингэ төрлөөрөө түмэн амгалан сайн сайхан амьдарч байна. За миний хийж исэн ажил бол за өөрийнхөө бага насыг эцэг эхийн гардаар өнгөрүүлээд улмаар одоо Чандмас маань 8 жилийн дунд сургуулиуд суралцаж 8 дугаар анги төгссөн, Увс аймагт 10 жилийн сургууль төгссөн, Тээврийн техникум төгссөн автомеханик инженер мэргэжилтэй, улс төрийн дээд сургуульсан улс төрт эдийн засагч мэргэжилтэй ингээд зах зээлд орсноос хойш 2000 оноос хойш авч холооны сургууль байгуулж ажилласан. За одоогийн миний төгсгсөн шавнар нийтдээ давхарсан тоогоор нэг 15,000 гаруй шавнар бэлтгэсэн байдаг. Зөвхөн ах トゥ унэр ихэд одоо манайхны ах トゥ унэр ихэд бараг цагаар нэг 60-70 хүн байгаа байхаа гэж боддтой манайдаар жолоож болсон. За тэгээд нөгөө удмаатайгаа тэмээчин болно гэдэг шиг намайг дагаад одоо ажиллаа одоо том өхөө мандахтай хүлээлгэж өгсөн. За хөргөн Эрдэнэ үлэг маань мөнгө 9 хүсэл гэсэн авчаалын сургуультай Син Давиш ан төлөө. Эрхэм манд гэсэн бас авчаалын сургууль байгуулсан. Ингээд бүгдээрээ авчаалын сургууль жолооч бэлдэх үйлстэй ингээд ажил төрлөөгээ сайн сайхан явж байна. За тэгээд ах トゥ төрөл төрсө та бүхнийг хүрэлцсэн ирсэнд асар их баярлалаа. Манай энэ Алтан шагаа гэдэг миний ардталд энэ зогсож байгаа дөрөв манай Батгэрлийн том залуу. Одоо Цэнцүрэн бит хоёрын одоо морин машин гэдэг юм уу яа. Бит хоёр одоо гол ажлын хүчин. Одоо энэ жил 8 дугаар анги одоо эргэсэд 9 дугаар ангид орноо. За иймэрхүү амьдралтай байна. Тэгээд одоо хүүхдүүдээ эрэхлээр зэрэг дахин зураг авахгүй лээ. Та бүхэндээ баярлалаа. Та бүхэндээ аз жаргал эрүүлэн сайн сайхан бахныг хүсэн өрөө. Ахин дахин ингэж цугларч, хуран цугларч ах トゥ төрөл зөвлөлтөө хүндлэж байхын бэлэгтэй эрүүлийг дээж дээж нь дэвшүүлэн алдгая. Баярлалаа хүүхдүүдээ. Алтан одод чи дөнгөж тарсан зэнэрний эвкийн дандан модод чи дэлгэрж найсан ачнарны саттан төрөд бүгдээрээ сайн сайхан яваарай санан болсон тодгоо. За өнөөдөр одоо товчхон бөгөөд тодорхой танилцуулчихноо. Нэх удаахгүй. Бид нар бол одоо манай хамгийн том хөргөн баяр болд эхнэрт мөнгө насан. Охин охин том охин аз жаргал. Зээ хөргөн отхон жаргал. Отхон баяр. Баахгүй. Зөөхөн химлэвинийхөө инкрэлэн. За манай баярагийн баг байна шүү дээ. Алтан сүх. За энэ одоо манай баяр болдын гэр бүл одоо энэ. Тэгээд дараагийн хөргөн бол нэргүү. Сувда. Манай охин сувда. Хоёр охин маань одоо тэр байна. Энэ том охин наминчин. Хоёр дахь охин маралжин. Хөргөн сэнгүн. Нэргүү маань хөргөн миний зээ. Тий. Миний ач байж, зээ байж, зээцэр байж, зээцэр гэж. За одоо тэгээд ариун заяа охин. Ариун заяагийн нөхөр одоо Лут Эрдэнэ. Лут Эрдэнэ хүү тэргэл. Тэр жижигхэн хин блэ нөгөөч. Цэлмэг ёо олон юмнуудтай. За ийм бүрэлдэхүүнтэй бид хэд иржээ. Зарим хүмүүс нь бол ирж чадаагүй. Амралт чөлөө нь олдохгүй. Тийм доор ажил төрөлтөө ийм байдлаар бол ирж чадаагүй байгаа. Хоёр тохин давааж юу? Нанздаг та нар тийм хөргөн. Тэдний хоёр хүү охин хоёртоо. Хамгийн бага охин наран гэрэл байгаа. Нөхөр нь гэрлэн хоёр хүү охин хоёртоо бас. Манай бага хүү базар сад их бас жоохон ажилтаа болоод ирж чадаагүй.
хүү охин хоёртой. Одоо ингээд бид маш их өнөр өтгөн ийм айл болсон байна. Та бүгдээ маш их баярлж байна. Ээж аавдаа маш их баярлж байна. Миний ээж ааваас үүссэн хүмүүс ийм олон болоод ингэсэн өнөдөр бахархаж яг та бүгдийг орж ирэхэд нулимс санагаж байлаа. За бүгдэнд нь маш их баярлалаа. За ингээ миний хүүхдүүдээс нэг ая дууны мэдчилгээ ах トゥ нэртэй нэг ая дууны мэдчилгээ явуулчих миний хүүхдэд. За манай том хөргөн баяр болдیں۔ Миний зэв хөргөн отхон баяр. Манай хүч өргөн байгаа үстдэг. Тандагч юм. Энийг байх уу? Ойрморс байна. Хүмүүс эхлүүлээ. За манайх сонсогдож байна уу? За бүгдээрэнд энэ өдрийн мэнд. За тэгээд энэ өдөр ирсэн хуранч болсон та бүхэндээ зориулаад за ээжийн тухай нэг дуугаар ая дууны мэдчилгээ барья. Арин цагаан сүн сэтгэлээ алдрайхан насыг минь бүэлсэн ачтэж танда бичэн ахин дахин баярлаж сууна ээжээ танда хүн хартай ингүй орчлон жарга хүсэлтэй илбэг хангалуун амдарлыг ээж тандан билеглэх юмсаа ээж тандан билеглэх юмсаа за баярлалаа. Тэнцэн